Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсааг тохиолдуулан улсын хурлын даргын ивэл доороо жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эх сарын 6-7-ны өдрүүдэд орон даяар эхэлнэ. 3 үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаараа чансаа нь 2000-аас хэтрээгүй, эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл. Шатрын спортын улсын цолгүй 25 нас хүрсэн шатар сонирхчид оролцох боломжтой. Анхан шатны тэмцээнээс сум дүүргийн аваргуудыг тодруулна. Сум бүрээс эрэхтэй 2 эмэгтэй 1, дүүрэг бүрээс эрэхтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч хагас шигшээ шатанд оролцох юм а. 2 дахь шат буюу аймаг нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 12 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд болж аймаг бүрээс эрэхтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэхтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус бүр шалгарснаар улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно. Жил болгон нийтдээ нэг 6000 орчим шатар сонирхогчд энэхүү тэмцээнд оролцдог. Энэ тэмцээний анхан шатны тэмцээн маань энэ оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг эхлэн явагдана. Сумын аварга шалгаруулах тэмцээнээс 2 эрэхтэй, 1 эмэгтэй. За дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 эрэхтэй, 3 эмэгтэй шатарчин тус шалгарч хагас шигшээ шатны тоглолтод бол оролцсон. Монгол Улсын хурлын тамгын газар Монголын шатрын холбоо хамтран шигшээ тэмцээнийг 2026 оны 1-р сарын 10-11-ний өдрүүдэд төрийн ордонд зохион байгуулж улсын аваргуудад тодруулна. Жил бүр давхарчин тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог уг тэмцээнийг 14 дахь удаага зохион байгуулж байгаа нь энэ юм а. Түүнчлэн олон улсын шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж бүх шатанд үндэсний рейтинг бодогдож шатар сонирхогчид чансаагаа тооцоолохоос гадна тэргүүн барьжсан шатарчдад шатрын спортын дэд мастер цол олгодгороо онцлогтой юм а. Мэргэжлийн хүрээнд шатраар явдаг биш. Шатрар бол бүх нийтийн хүрээнд ийм оюуны том спорт болгож хөгжүүлэх зорилт бол өнөөдөр засгийн бодлогод анхаарлын төвд байж түүнийг түгээн дэлгэрүүлэхийн үйлсд бол энэ их хурл онцгой анхаарч үлгэршээ үзүүлдэг ийм чухал ажил бүгдэлтэй л да. Анхан шатны тэмцээнээс энэ сум аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг бол улсын хурлын тамгын газраас хариуцж зохион байгуулдаг. Дүүрэг нийслэлийн тэмцээнийг болохоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулдаг. За ингээд шигшээ тэмцээн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнэ Монголын шатрын холбоо улсын хурлын тамгын газартайгаа хамтраад ингээд зохион байгуулдаг. Ийм уламжлалтай юм аа. Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын хурлын даргын ивэл доороо зохион байгуулж байгаа шатар сонирхогчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцож оюун ухаанаа урдуулахыг нийт шатар сонирхогчдоо уриалж байна.